Орой минь төргий Hobby Club нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Манай нэвтрүүлэг нэгэн хүсэл сонирхолдоор нэгдсэн буюу ижил хоббитнуудын халуун яриа өрнүүлдэг клуб. Магадгүй үзэгч тантай сонирхол нэгдэж, эсвэл таны сонирхлыг татаж болох юм. Аливаа цуглуулга эзнээ ямар хүн болохыг тодорхойлон илтгэдэг. Ямар зан арашинтай, бүр цаашлаад ямар хүсэл мөрөөдөлтэйг тодхон харуулдаг. Манай өнөөдрийн Hobby Club-ын зочид бол өөр өөрсдийн салбартаа хэдийн амжилтыг олсон уран бүтээлчид. Тэднийг DVD болон тоглолтын бичлэг цуглуулга хобби манай Hobby Club нэгтгэж байна. За орой минь төргий манай нэвтрүүлгийн урлагийг авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Мэдээж урлагийн хүмүүс би бинийгээ ичнэгээр ч юм уу те таньж байгаа. Харин ижил ийм хобби сонирхолтойгоо мэддэг байсан уу? Гэхдээ миний хувьд л танаа нэвтрүүлгээс нэвтрүүлэгт оролцох урилга аваад тэгээд таныг ийм хоббитайг сонссон гэд. За тэгэхэд баг яг баг л хоббигоо эргэн санах шиг л боллоо. Яг үүндээ нэг хүн чинь за би тийм хоббитай гэж хүргэж бодоод байдгүй шүү дээ. Яг мэдээж олон хоббинуудын дундаас бас яг төстэй нэг хоббитай мэдээж цагаахтаа цог нэг нэвтрүүлэгтээ анх удаага орж ийн. Тий. Цагаах үед ямар байсан бэ? Яг би нөгөө уран бүтээлч хүн болохоор мэдээж энэ өөрийнхөө ижил төрлийн хөгжим, дуу хөгжим юм зөвлөдөг байх л гэж бодсон баг л та. Ер нь би олон ялангуяа рок попын найз нөхдөд олонтой бүгд л бас их баг хэмжээний зөвлөлттэй л байдаг л да. Тийм болохоор бас тэгийг бас ялангуяа одоо хөгжимчдийн ч юм уу, тоглолт ч юм уу, хийли ч юм уу сайн цуглуулгатай байхаа л гэж төсөөлж байна. Ерөнхийдөө бол би бинийг бол яг юм ижилхэн хоббитай гэдгийг бол мэдээг байсан биз дээ. Нэвтрүүлгийн өмнө л мэдээг байсан байна. Ер нь хобби сонирхол гэж яг юу вэ? Хүн байх хэрэгтэй юу? Энэ талаар та хоёр ямар бодолтой байдаг вэ? Хобби гэдэг бол яг тухайн хүний бас дотоод ертөнцийн нэг илэрхийлэл байх гэж боддог. Яг хүн хоббитай байна. Нэг дур сонирх ямар нэг юм дур сонирхолтой байна гэдэг бол мэдээж хүн басны нэг хэрэг те. Тэгээ даалангай мэдээж өөрийгөө таньж мэдэж яваа бас өсвөр насны те хүүхдүүдэд залуучуудад байх ёстой зүйлийн нэг гэж заашгүй боддог. Яагаад гэвэл энэ нь тухайн хүнийг их тийм хүсэл зоригтой болгодог. Өөрийн гэсэн дуртай юмтай байна гэдэг тэр хүнд бол маш их амьдралын одоо сайн сайхныг бэлгэлэх нэг тийм том арга те. Тэгэхээр зөвхөн нэг ч юм биш бас олон юмд ч гэсэн хоббитэй байж болно гэдэг утгаараа хобби гэдэг нь өөрөө бол маш гоё амьдралыг сонирхолтой болгодог зүйл гэдэг талаас нь харж байна. Ер нь хобби сонирхол бол байх ёстой гэж үздэг. Ягаад гэвэл нөгөө хүн болгон бага залуу наснаас эхлээд юм цуглуулах сонирхолтой байдаг. Тэгээ ихэнх нь нөгөө системтэйгэр биш учраас орхичдаг л да. Тэгээ ер нь мэрэгжлийн цуглуулагчд бол их цөөхөн болчдөг. Тэгээд бас хүний амьдралыг гоё сайхан болгодог, амьдралын гэрэл гээтэй талыг бас үзүүлж чаддаг, мэдрүүлж чаддаг гоё сонирхол юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгээд ер нь би хоббиг дон гэж орчуулах туфтаа. Дон гэдэг бол бас тийм муухай нэрвчлээ. Хэдийгээр цуглуулга маань ингээд адил төрлийн боловч нөгөө ашиглаж байгаа хэлбэр нь бас арай өөр. Жишээлбэл одоо дэгээ болохоор энэ хөгжмийн уран бүтээлч хүн болохоор магадгүй энийг бас арай өөрөөр ч юм уу тий одоо юу гэдгийг одоо би бол зөвхөн кайф авах тийм хэмжээд би сонсож байна шүү дээ. Илүү нөгөө урлагийн сайн сайхныг нь жишээлбэл одоо би бол одоо дүрслэг урлагийн ч юм уу шог зургийн маш олон ном цуглуулдаг л да. Тэгээд тэрийг бол мэдээж би бол одоо юу гэдгийг бүтээлчээр одоо илүү өөрөөр одоо ашиглах хэмжээнд тийм цуглуулга. Тэгэхээр хүн болгоны одоо цуглуулгын зорилго өөр. Тэгээд ялангуяа урлагийн бүтээл цуглуулдаг. Тэгээд зарим нь одоо сүүлийн үед хараадах тийм арилжааны чиглэлээр ч гэдэг юм уу үйл хөдлөх хөрөнгө маягаар урлагийн уран бүтээлүүдийг нэг үйл хөдлөх хөрөнгө цуглуулдаг шиг одоо уран зураг цуглуулах, урлагийн бүтээл, эртний эдлэг цуглуулах гэл ингээл янз бүрийн хэлбэрүүд гарч иж байна л да. Зүгээр надад бол хамгийн гэмгүү мөртлөө гэрэлтэй гэгээтэй ийм цуглуулгын тоонд бол энэ ном, дуу, бичлэг, энэ хөгжим энэ зүйл санагддаг шүү дээ. Цэвэр одоо юу гэдгийг гоё гэрэлтэй гэгээтэй сэтгэлгээтэй толгоорсон болохоор гоё. Би бол яг боддог байхгүй CD ном гэдэг чинь за хүн харахад бол ингээд нэг юм хавтгай ид те. Ерөөсөө л нэг юм нэг дөрвөлжин л юм хүн харагдаж байгаа байхгүй. Гэтэл энэ дотор хийсэн энийг хийх гэж одоо хөдөлмөрлсөн тэр оролцсон хүмүүсийн одоо ялангуяа кинонууд гэдэг чинь те. Ингээл бодглохлоор нэрэ тэр бөөрхий жижигхэн хавтгайны цаана хичнээн том уран бүтээл, хичнээн том гайхамшиг байдгийг одоо те мэдэрдэг те тэр болгоныг ингээд бас цуглуулж болдог одооний бас сайхан үе болчихжтэй те яг ингээд заавалчгүй дээр үед чинь болол ерөөсөө ингээд нэг том дандаас том юм гэдэг чинь одоо бол ер нь яг харагдаж байгаа нь энэ ч гэсэн компьютер дээр бол ерөөсөө файлаар ингээд ерөөсөө хэдэн 10 100 гараа байдаг байхгүй. Тэгэхээр
хоббиндаа бол үнэхээр дуртай. Хоббич гэж те одоо тэгээд сонирхол юм да те. Тэгээд хамгийн сүүлийн одоо Селен Дионы тоглолтууд би бас үнэхээр одоо эмэгтэй хүн гэдгээс л нэг тийм уран бүтээлч нэг тийм өөрийгөө нэг яг нэг тийм адил төстэй юм шиг нэг тийм хүмүүнийг олоод харцдаг шүү дээ. Тэгээд Селен Дионы яг нэг New Day гэдэг нэг тоглолтын дээр нэг тийм цагаан хувцастай нэг тийм юу залуу ингээл мимо ингээл нэг тийм өгүүлэгч яг концертн дээр нь явж идэг. Яг тэрэн шиг бас саяныхаа тоглолтын дээр гайхамшиг тоглолтын дээр яг тийм мемог өгүүлэгчээр ингээл циркт болсон тэр тоглолтын дээр яасан гэдгчлэн яг одоо нэвтрүүлээд явж байгаа байхгүй одоо хоббин дээрээсээ тий өөрийнхөө сурсан шинэлэг санаа ч юм уу тий. Аха. Хоёроос нөгөө зөвлөлтийнхаа дээжээс авчирсан байгаа. Тэгээд үзэгчдэд бас танилцуулахгүй юу? Аа. Цагаан хас эхлэхөө тий. Зүгээр би ингээд хараад сууж байхад яг нөгөө хөгжмийн дуу хүчлэг ер нь энэ технологийн дэвшилтэй холбоотой л да. Анх бол одоо ингээд одоо юу гэдгийг анхны пианс бичлэг гаргахад бол одоо нэг төмөр зүйтэй одоо петрол гэж ярьдаг шүү дээ тийм. Тэрний пианснаас ахуулаад ер нь дуу хүчлийг өндөрлөхтөн нэгээл одоо 1800 оноос ахуулаад ер нь дуу хүчлэг эхэлж байгаа юм л да. Тэгэхэд бол ингээд тэр пианснаас ахуулаад сүүлийн одоо бидний энэ одоо удаан тоглогч гэдэг энэ LP гэж ярьдаг. Энэ пианс тэгээд дараа нь за энэ дээр одоо нөгөө хөгжмийн одоо сорон зай хальсал байхгүй байх шиг байна. Энэ пианс тэгэл энэний дараа CD тэгэл DVD тэгэл сүүлдний энэ одоо хамгийн сүүлчийн технологийн дэвшлэл Blu-ray дисктэй маш их багтаамжтай маш их одоо чанартайгаар одоо дуу дурсыг шингээх чадвартай ийм бичлэгүүд харагдаж байна. Зүгээр яг магадгүй зарим залуу хүмүүс сайн мэдэхгүй байж болно. Бидний үед одоо цуглуулж эхэлж исэн нөгөө пианс гэдэг маань яг ийм Бектрол. Тийм, бектролоос хоош нөгөө пианс маань. Тэр бектролын пианс чинь айгүй зузаан айгүй зузаан нөгөө төмөр зүгээр уншдаг гэсэн учраас төмөр зүгээр нөгөө юугаа гаргадаг. Тэгээ нөгөө механик нөгөө баадуугаар чангалж хийж явдаг. А энэ бол арай өөр нөгөө ихлээр юм яриад энэ да одоо. Одоо яг ийм. Тэгээ одоо энэ болгон замтай. Энэ зам дээр гарсан энэ нөгөө одоо юу гэдгийг тэр нөгөө долгионоор нөгөө зүү нөгөө үйлслээ дамжуулж тэрийг дуу болгож сэргээж гаргадаг. Энэ л технологи л да. Тэгээд ер нь ажиллаад байхдаа ямар ч юм ер нь их одоо эргээд нөгөө хуучрахгүй эргээд нөгөө энэ пенснуудыг бас нэлээ хийж эхэлж байгаа юм байна. Ялангуяа Японууд. Тэгээ энэ сая сүүлд миний нөгөө нэг гавити юм дээр манай ганхүүгийн бэлгэлсэн. Шараа иргээ. Аха. Одоо пенс хэрэг болгож авчихсан. Бидлсэн. Энэ гоё ялгоо. Тэгээд яг ийм зүйлсээс дуу аваа гарна гэдэг бол бас. Тэгэхдээ яг сүүлийн үеийн юу тийм энэ сүүлтээс ийл. Тийм үү. Японд болохоо тий. Энэ бол яг нөгөө одоо жинхэнэ яг дээр юм бичлэг юм л тий. Яг параллелфон одоо юу гэдэг яг рекордс хийсэн бичлэг байх шээ тий. Тэгээд ихчэд пин зайдаг лөө. За би ч одоо арай сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм а яг үнийг хэлэхэд тий. Бидний үед чинь кассет гэж болстой. Яста сайхан гарч илаа шүү дээ тий. Кассет тэгэл ерөн CD рүү орцсон даа. Гэхдээ видеоны хувьд бол VCD гэж байсан шүү дээ тий. VCD чинь нэг удаагүй маа тэгж байгаа DVD болоод одоо тэгээд зүгээр соронсон хальсны хувьд бол нөгөө хадгалах хугацааны хувьд нөгөө санарын шаардлага нь жоохон тийм төвхтэй эдэлтэй. Урт удаан хугацааны турш нэг 10-20 жилийн хугацаанд бичлэг нь муудаад ингэ ячдаг. Янз бүрийн нөлөөлөл юунаас болоод тэгээ CD бол мэдээж гайгүй Blu-ray дискээр төр бол бүр юутай болж байгаа юм технологи л та. Би өнөөдөр юу гэхээр ерөнхийдөө нэг хамтлаг одоо жишээл Beatles-ийн тухай тэгээд хүмүүс нөгөө цуглуулад ирэхээр нөгөө тэр хамтлагийнхаа тухай мэдэх одоо судлах сонирхол гараад тэгээд энэ нөгөө номнууд аяг цуглуулж гисэн зүгээр би гарын дор байсан номнуудаас Beatles-ийн бол би ихтэй тоолж үзсэн 30-аад ном байт юм байлаа. Official гаргасан тийм номууд official-ийн миний хамгийн сүүлд авсан болтой Beatles-ийн тухай. Энэ гоё хамгийн гоё нөгөө зургнуудтай тийм Daily Mail-с гаргасан. Тэгээд нөгөө гоё яг нөгөө хрониктай одоо жишээлбэл энэ юу гэж 64 оны 9 сар хүртэл өдөр ингээд бүр бичсэн. Одоо Beatles-ийн амьдралын одоо түүх зурагтайгаа байна гэсэн. Тэгээд ялангуяа тийм Illustrated Encyclopedia гэдэг юм эсвэл одоо энэ Illustrated Biography энэ одоо зурагтай нөгөө намтал гэсэн үг л дээ. Тийм шүү дээ. Тэгээ би бас энэ нөгөө Монголын энэ хамтлаг дуучид бас нэг яг ийм одоо зурагтай ийм намтарч гэдэг юм уу ийм ном гаргуул бас ийм олон сонирхогчд юу байд юм чи бас зах зээл байгаамаа гэж бодоод. Дээр би бас энэ камертаны болтоо тараад ярьсан чи тийм ээ цагаан хата ажил ихтэй л хэлээ. Тэгээд яг ийм гоё шилбэл камертаны фэнүүд зориулаад ойгоор ч юм уу бүх одоо энэ дээрх гоё байдаг байхгүй тэр тоглолтод гарч ирсэн тэр афиш, плед бүх юм тэгэл тэр
сурвалжлага хийлгэх үеийнхаа зургнуудыг оруулаад тэгээд ийм яг official том хамтлагууд бол бүгд л тийм байдаг. Сая би хамгийн сүүлд Элтон Джонны бас нэг тийм зургтай альбом авсан. Тэн дээр Элтон Джонны амьдралыг мэдж болохоор үнэхээр гоё альбом гаргасан байна. Бүх зургууд нь лактай тийм гламур. Элтон Джон ч өөрөө тийм гламур нөхөр тийм альбом гаргасан байсан. Тэгээд Beatles-ийн зураг болгон дээр өөр нүдэн шилтэй. Тэгээд Beatles хамтлагийн одоо гишүүдийн бас одоо Lennon-ч гэдэг Lennon-ы тухай энэ манай шил одоо зоологийн өгсөн. Зол жаргалын хэлсэн нэг багш штэ гар үсгтэй. Тэгэхээр нөгөө түрүү ярьсан нэг гар үсгтэй бас тийм уран бүтээлүүд их гоё үн цэнтэй байждаг. Яг одоо жишээлбэл түрүүний одоо пенсион байлгахад одоо CD нь бас ингээд яг нөгөө мастер хийгээд сүүлд нь яг юм одоо ингээд номтой юутай CD-г ингээд гаргачих шээ тий. Одоо л яг үндэ ингээд iTunes-ээс ингээд татдаг штэ CD тий. Тэр бол бас нэг амтгүй тий. Яг уг нь гараартай ингээд бариад ингээд яг энэ яг тийм цуглуулдаг хүмүүс л одоо яг ийм бодитын юуны трафик мэддэг юм л дээ. Ялангуяа сая тэр пянз гэдэг зүйл тэгээ пянзны тэр нэг үйл мэдэг шарчгнаа ч юм уу илүү сайн хөгжмөөр сонсгох тэр орон зай цэвэр дууралт энэ төр шал өөрөлтөө тэр бол илүү нарийн ярил энэ яг нөгөө White Album гэдэг нэг цагаан альбомных нь эдгээр чинь нөгөө постэр бүх юмтайгаа ингэж гоё юу гэдэг. Сүүлийн үед ялангуяа нөгөө дуу өвчлөг бас арай өөр чиглэлээр ялангуяа цуглуулагч зориулсан тийм юмуд гарч байгаа юм байна. Дэлхийд хамгийн борлогдсон цомгийн эзэд Elvis Presley. Тэрээр амьдралынхаа хугацаанд нийт 77 цомог гаргасан нэгэн. Рок н ролл хитунуудаараа дэлхийн ертөнцийг байлан дагуулж байсан түүний цомгууд дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хувь борлогджээ. The Beatles. Ливерпулийн дөрвөлгийгддэг Beatles хамтлагийн цомгууд дэлхийн хэмжээнд 750 сая хувь зарагджээ. Хамгийн гайхалтай нь тэд ердөө 12 цомог гаргасан байна. Michael Jackson. Таалал төгсөх хүртлээр попын хаан хэмээн өргөмжлөгдөж байсан Michael Jackson-ы нийт 11 цомог дэлхийн хэмжээнд 750 сая хувь борлогджээ. Frank Sinatra хөгжмийн бизнес болоод Холливуудын кино урлагт амжилтын оргил гарсан түүний цомгууд нийт 500 сая хувь зарагдсан байна. ABBA 1972 оноос уран бүтээлээ төрүүлж эхэлсэн ABBA хамтлаг 1973-аас 1981 оны хооронд нийт 8 цомог гаргасан нь нийтдээ 370 сая хувь борлогджээ. ABBA-гийн бүх official альбомуудыг ингээд яг цуглуулагч зориулаад ингээд хийвэлцсэн. Тэгээд энэ өөрөө бас гоё доторх гоё том номтойгоо ингээд ийм хацг мацгтайгаа. Тэгээд сүүлийн үед бас ийм бүтээлүүд төгтөнүүд гарч байна. Тэгээд The Michael Oldfield гэж бас нэг том хөгжмийн зохиолч ийм хүн бэлдээ хөгжимч. Тэрний Tubular Bass гэдэг энэ алдартай хөгжмийн зохиомч байдаг. Энэ зохиомж гарсны 25 жилийн зорилгож гаргасан альбом номтойгоо Tubular Bass. За мэдээж би AC/DC-ийг сонирхон сонсдог фэн. Тэгээд AC/DC-ийн сүүлийн үеийн альбомуудын нэг Black As энэс гайхамшигтай зохиомж байлаа. За мэдээж тэгэл Итали дууч гэдэг юм уу ийм зүйлүүд их биелдэ. Тэгээд хүн хараад байхдаа өөрийнхөө бас баг залуудаа сонсч байсан тэр хөгжим дуунуудаа бол хэдий одоо нас тогтоод нэлээ яасан ч гэсэн өргөл сонирхолтой байт юм уу. Тийм ч учраас нөгөө гадныхан тэр байдаг ч нэг дискон тэр хөгжим өвөө юм ингээл 60-70-аад оны үе 50-аад оны үе хөгжим кантри хөгжим Америк бүжиглээд байждаг. Тэгээд тэр нь өөрөж нэг залуу насын эрчүүч тэр бүх зүйлийг сануулж яадаг. Ностальги болохоор тийм бол гэж бодож шүү дээ. Тэгээ ер нь бол гоё хүмүүс ингээд цуглуулга хараал байж хат нэг гоё тийм ийм юу төрдөг шүү дээ. Кайф нэг үгээр хэлэхээр аргагүй кайф л та. Тийг яг нөгөө төсөөлж хэлэхэд хэцүү яг нэг цуглуулт хүмүүс мэдэрдэг баг. Тэгээ олон бие цуглуулагчтай ярьжээс яг сонирхдаг зүйлийн тухай ярихаар энэ төр бүр тийм эрүүл усуулдаг байхгүй ингээд бараг л ингээ анагаах ухааны хэлээр бол нэг хөөхөн араан томроол ингээл үг яриан хүртэл юм юу замбрааг болоод бүр ингээл амьсгаан төрөсөө бүрэн дитээ сэтгэлийн хөдөлгөөний ил дураад болоод ирдэг байхгүй. Жишээлбэл одоо загас барьд хүмүүс байна л та. Тэр бол бас нэг хоббид ордог байхгүй. Бүр байд суухын аргагүй ингээд өвлийн хүүтэнд одоо шиний нэгэн ч гэсэн ингээд загас барьна гэдэг ингээд явчихдаг хүмүүс тэр байдаг байхгүй. Тэгээ тэр бол бас нэг хобби нөгөө л миний ярьдаг нэг дом байхгүй. Тэр шиг л би бас нэг жирийн хөгжим, ном тэр зүйлийг одоо жишээл би ингээл миний нөгөө түрүүний ном гэж ярьж байсан. Энд миний одоо
цуглуулгын юм Гиннесийн номнууд. Тэгээ 80-аад оноос ахуулаад одоо бүх 2012 хүртэл одоо бүх Гиннесийн ном. Тэгээ сүүлийн үед нэг реплегийн номнуудыг бас цуглуулад байгаа. Репле Гиннесийг бодвол бас этгээд сонин амжилт тийм мэдээнүүдийг оруулдаг бас өөрөмж сонин ном л доо. Тэгээд ер нь бол яг эмэгтэй дуучдаас гэвэл мэдээж Бейонсегийн тоглолтууд бол үнэхээр гайхамшигтай байдаг. Тэгэл 2-3 цаг бүр тасралтгүй ингээд бүжиглээл тэгэл тэр гэрлийг шоуг яаж тавьж байгаа тэр бүх үнэхээр тэр уран бүтээлчдийн бидэрт бол тиймэрхүү юм үзчихэж өөрийгөө цэнгэлжиж бас цаашаа уран бүтээл хийх гоё тийм санаанаа төрдөг учраас за тэгээд Джеймс Тейлор тэгэл Eagles одоо маш их дуртай. Тэгээд Eagles-ийн одоо бүх концертуудын лайв концертуудын коллекшн одоо байдаг. За бас нэг уран бүтээлч бол мэдээ Селен Дион байгаа. Тэгээд Селен Дионы тоглолтыг би өөрөө DC Вашингтон DC-д явж байхдаа амьдаар нь үзчихсэн. Тэгэл тэр бол бас миний амьдралдаа үзчихсэн үнэхээр гой шоу тоглолтуудын нэг гэж боддог. Тэгэхээр ерөөхдөө кинонууд бас концертуудаа ингээд нэг хийчихсэн байдгийн. Тэгээд кино бол угаасаа өөрөө бас бүлтэн уран бүтээл гэдэг утгаар нь тэгээд кино үзэх маш их дуртай. Кино гэдэг чинь бүх төрлийнх тэгээд яг эмэгтэй хүн гэдэг талаасаа ч юм уу эсвэл бас урлагийн тийм драма талын кинонууд үзэх дуртай. Тэгэхээр дээгчийн бас нөгөө DVD тоглолтын бичлэгийг цуглуулах дом маань 2006 оноос эхэллээ. Тийм дом гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгэхээр 2006 оноос ер нь бол эхэлсэн. Гэтэ би бас хэлжсэн те хүн чинь мэдээж бас өөрийнхөө хийсэн юм айгу бахархалтай байж өөртөө бас гой санагдчихж л ингээд цаашаа юм хийх урам төрдөг юм байлаа. Тэгээд хамгийн анхны 2006 оны тоглолтоо яг хийчээд тэр тоглолтынхаа DVD гаргаж ирсэн. Тэгээд ер нь гаргачих чинь за нэг зараад сүйд болохгүй хүн амт нэг олон хуваар борлогдно гэж байхгүй. Тэгтэл үгүй ядаж одоо ингээд нэг татан найз нөхдөдөө ерөн зөрөөд өнгөрсөн хүндээ бас ингээд бэлэглэхэд гоё те хамгийн гоё бэлэг болж байгаа өөрийн гэсэн хийсэн юм чи. Тэгээд ч бас мэдээж цуглуулах юм дээжд бол явдаг те. За тэгээд эмэгтэй хүн л болсон хань эмэгтэй хүний ер нь жоохон тийм сэтгэл судлалын талын кинонууд их дуртай. Тэгэхээр сэтгэл судлалын талын кинонуудын за хальт цуглуулга маягнуудыг бол би энэ чинь авчирсан. Тэгээд яг хөө сүүлийн үед чинь бас яг юм гадар нь их гоё болсон байна тий. Тэгээд CD DVD цуглуулад өөрөө ялангуяа гаргадаг хүн чинь за сүүлийн үед ямар шоухан хэлбэрээр гаргachвал зүгээр дараагийн бас CD-ний гарах нэг иймэрхүү маягийн хайрцаг савлгаатай ч юм уу гарвал гоё ч юм шиг. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа цомог. Whitney Houston зурдаар нас нөхчсөний дараа түүний цомгийн гүйлгээ эрс нэмэгдэжээ. Дуучны Корвагийн мөнх бүсээг үзүүлсэн тухай мэдээлэл тарснаас хойш хэдхэн цагийн дотор түүний шилдэг дууны төвөр болох Greatest Hits цомог Apple компани iTunes хөгжин болон киноны томоохон дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй бараа болжээ. Houston-ийн шилдэг дууны төвөр хит парадыг удаан хугацааны турш тэргүүлж байсан. Дэлхийд даяар алдаршиж яваа Британий дуучин Adele-ийн 21 цомгийг ард орхив. Төвөрт дуучны хамгийн алдартай дуунаас бүрдсэн нэг хөгжмийн зохиомж болон ремикс Флорида мужи улсын дагшаа найрал хөгжмийн хамт дуулсан Америкийн нэгдсэн улсын төрийн дуулал багтсан бас нэг нийт 2 цомог багтжээ. Hollywood Reporter санд мэдээлснээр одоо дэлхийд даяар дуучны синглүүд хамгийн эрэлт ихтэй байна. Хамгийн алдартай 10 дууны 1-дүгээрт I Will Always Love You дуу оржээ. Түүний бусад дууны худалдаач эрчимдээ өсөж байгааг iTunes мэдээлсэн байна. Таны цуглуулгын дотроос бүр сэтгэлийг татсан ямар бичлэг гэдэг вэ? Анх бол яг уран бүтээл хэлэхэд бол хүмүүс ярьдаг л даа Vanessa Mae гэл те. Мэдээж Vanessa Mae-г бол сонсоод гайхажсэн. Тэрэндээ адилхан яг цагаахта төр ирсэн Bond гэдэг 4 охин байдаг те. Яг тэр охины охтуудын бичлэгийг одоо яг Victory гэл гоё видео клип байдаг ш. Тэрийг хараад бараг анхны уран бүтээл одоо хийх санаа төрсөн гэж болно. Яг л урд нь ерөөсөө одоо хийл хөгжим гэхэлэр тайзан дээр зогсоол нэг юм цагаан цамцтай хар өвгтэй. Одоо бидний л яг одоо өгсөн одоо хүмүүжил бидний өгсөн сэтгэхгүй бол тэр хэмжээнд байсан. Тэгэхээр яг тиймэрхүү л байдгийн бах гэж ботчихсон л явчихтэл 4 охинтой бүр юм мини өмсчихсэн. Тэгэл тайзан дээр гүүгээл волончер гэдэг хөгжим чи өөрөө бүр хийлнээс илүү бүр том хөгжим шүү дээ. Тэгэж ингэж том тоглодог суугаад бүр тоглодог хөгжмийг чи яачаад бизнесээ ингэж яатсан. Нөгөөх нь ч электрик болсон те цахилгаан нэлээ орчин хэлбэр шилжсэн. Тэгээд тайзан дээр гүүж хараагаад тоглоод
хичнээн аз жаргалтай баяр ёсгалантай тий. Тэгээд тэд нар гомдол өөрснөө баяр ёсгалантай байна гэдэг чинь эргээд үзэгчдэд бас тэр хэмжээгээр тэр энергийг өгч чадж байгаа тий. Урлаг гэдэг бол өөрөө тийм хүчтэй л тий. Хэдэн жилийн өмнө Бенжамин руу DVD энэ пинс ч юм уу солилцох гээд явдаг байсан гэж. Социализмын үед бол түрүү хэлсэн юм их ховор байсан. Тэгээд хаалттай хориотой байдаг байлаа. Одоо юм арчуугийн дуу хөгжим, барууны дуу хөгжмийг сонсох. Тэгээд ер нь их ховор учраас гаднаас ирсэн оюутанч байт юм уу юу гэдгийг тэгээд гадаадад ах トゥ н ажилтдаг амьдардаг дипломатч байт юм уу тийм хүмүүсээс олж авах эсвэл одоо хар зах гэж ярьдаг байсан. Тийм хууль бус судалгааны зах дээрээс бас нууцаар дээр олж авдаг тийм юу гэнэ. Магадгүй тэр нь ч илүү их тийм амттай байсан юм уу нөгөө маш хүсчиж олдог байсан болохоор тэрэндээ илүү их дуртай, илүү их шинтэнд дурлах нь илүү их юу байсан болов. Тийм болохоор их ховор юмд бид нар нөгөө шунанд дурлж ясан тэр өвчлсөн тэр дон тэр юм чинь одоо хүртэл өргөжлээд нөгөө тэр инерцээр яваад байгаа байхгүй. За одоо бол нөгөө бүх юм нь бэлэн, бүх юм нь ингээд угаасаа л iyi байсан юм шиг залуучууд боддог байхгүй. Бид нар чинь нөгөө өөр нийгэмд байсан болохоор одоо жишээлбэл Beatles-ийн фэнс олж авах энэ гэдэг бол үнэхээр мөрөөдлийн асуудал байлаа шүү дээ. Одоо бол зөвхөн мөнгөний хувьд тэгэл асуудал байхгүй шүү дээ. Тийм одоо интернетээр ч юм уу захиад хаанаас ч юм уу. Тэгэхээр яг хөө тэр үед нөгөө бараан зах гэж ярьдаг байлаа. Одоо динжинмийн одоо юу зах тий. Тэгээ тэнд нөгөө хөгжмийн дуу өвчдөг, солилцдог хэсэг тэр нөгөө official биш нөгөө ийм сайн дураараа нууцаар нөгөө харцахын 8 гэж ярьдаг шүү дээ. Ингээд нууцаар хүмүүс солилцдог. Тэгээ тэр нь баригдуул мэдээж бас нөгөө хаалгадаг байдаг, торгуулдаг тийм л байсан л да. Тэгээд өвөл мөвөл жишээлбэл би эсхий готлон өмсөд, аавынхаа устдад ялийн өмсөд, бүртөө нөгөө пянза хийгээл бүтэн сайдрал нөгөө зах ажилдаг. Тэгээд одоо нөгөө Динжимингийн автобусын суугаал 17 дугаар сургууль дээр угаал динж даваал зах руу явдаг бас. Тэгээд тэгж нөгөө даарч хурж хайж шун дурлж олж авч ирсэн юм аюухгүй. Нэг пянза олж авах юм бол бүтэн 7 хоног өстой саллгүй сонсч юмсаа. Миний хувьд бол нэг тийм багасаа би нэг заашгүй өөрийн гэсэн боломжтой л байх хэрэгтэй гэдэг нэг тийм үзэлтэй хөвт байсан. Одоо бага багт ч юм бол ингээл өрөө үтэй гэж бол байхгүй байлаа шүү дээ. Бид нар чинь нэг зэрэг цөмөр амьдэрдэг те. Гэтэл нэг жижигхэн болон ч гэсэн би тэр нь зөвхөн өөрийнхөө ми хийдэг нэг тийм хөвт байсан. Тэгээ одоо ингээд явсаар агаад миний мэдээж нэг хөгжмийн нэг өрөө байдаг л да. Яг ингээд тэр нэг болондоо зөвхөн тэр чинь би хөгжмийнхаа юмнуудыг л хадгалдаг те. Тэгэхээр зөвхөн тэндээ орохлоор надад нэг юм нэг өөрийн орон зайдаа байгаа ч юм шиг нэг гоё нэг тийш мэдрэгддэг юм байдаг. Сонгоёо яг урлагийнхныхаа биднэрт яг нэг одоо яг уур амьсгалаар амьсгалж яадаг. Яг тэр концерт гэдэг юм одоо тэр гэрлийн шоу тэр одоо бүх юм яаж бүтдэг те. Тэр болгоныг мэддэг хүмүүстэйгээ цуг суугаад үзэх бол бүр самттай байдаг. Тэгээд мэдээж уран бүтээлч хүн өөрийнхөө одоо сте хийсэн зүйлээр үргэлж бахархаж байдаг болохоор хамгийн нэгдүгürt миний одоо коллекцийн хамгийн юу одоо гэдгийг дээж нь бол миний бас 2006 оны анхны тоглолтын маань би одоо амьд тоглолтын маань DVD байдаг. Тэгээд үргэлж өвөөгөө нэг харах болгондоо бас жаахан байжтэй гэж боддог. Тэгтэл ер нь цуг сууж байгаа манай гэрт ирсэн зочтой бас дайлах дуртай. Тэрэн шиг танд одоо бас яг тийм булан байдгүй өөрийн булан эсвэл мөрөөдлийн булан хийж болно шүү дээ. За одоо яг л нэг тийм гоё нэг өрөөтэй ч юм уу нэг тийм байгаасаа. Тий одоо баг байхад бол тэр үе чинь нөгөө хувийн өмч гэдгийг их дэмждэг байсан шүү дээ. Хувийн өмчийн одоо юу гэдэг одоогийн бизнесмэнүүд ч гэдэг юм уу тэр үед бол одоо ардын дэснүүд байсан байгаа байхгүй. Дамчин одоо 8 чи янз бүрийн муугаар хэлдэг, их муугаар сурчилдаг бүгд нөгөө жигд энэ тэнцүү байхыг боддог. Тийм л нийгэм л те. Мөнгийг үзээ ятсан ухаантай илүү одоо юу гэдгийг илүү бусдаасаа илүү тасрахыг ч юм уу одоо юу гэдгийг тэгш байхыг тийм л нийгэм л те. Тэгээд хөөхт байх нөгөө үйлдвэр дээр нөгөө зуны амралтаараа ажил хийгээд аав дээрээ аршины үйлдвэрт арьс марс ингээл нөгөө нойтой арьс чи жоох хөөх чи гармаар яагаал те. Тэгэл нэг 450 төгрөг авлаа ялаа. Тэргээр анх нөгөө аккордс гэдэг пенс хуулуулагч зах дээр явж байгаа аавтайгаа. Тэр анхны миний хувийн өмчүүлжсэн байхгүй. Тэгээд минийх гэдэг тэр юм. Тэгээд нөгөө пенснууд цуглуулад яг дэгийг хэлдэг шиг тийм хөргөчнийхаа тэнд өөрийн болон тогтчуулаад хөргөчн дээрээ пенс хуулуулагчаа тавиад артлын хан дээр нөгөө тэр үед нөгөө зөв Европын орнууд одоо Лагч гэдэг юм уу Германы Нойслев энэ гэдэг сэтгүүлүүд Хошин панорама гэдэг тэрний дунд нь нөгөө плакатууд хамтлагуудын Чингис хаан ч гэдэг юм уу Бөөний Ампагийн хамтлагуудын зураг наагаад тэгээд тэрүүхэн тэнтэй ингээд бас нэг тийм ийм тэгээ бие даах тэр юмд тэр ч утгаараа би айгу эрт нөгөө бие даагаад нөгөө оюутан байхдаа гэр бүлтэй болоод түүхтэй ингээд тустай гарцсан л та. Магадгүй тэр нь нөгөө
над илүү их тийм өөрийн гэсэн ийм орон зайтай, өөрийн гэсэн ертөнцтэй байх юмд нөлөөлсөн байх гэж боддог байхгүй. Надад бол яг тийм өрөө санагддаг байхгүй. Ингээд одоо шил магадгүй энэ студ шиг өрөө ч юм уу те. Гэхдээ хамгийн гол цонхгүй байх хэвээр. Тэгээд гэрэлтүүлэг нь аюугаа хийгээд өгсөн. Тэгээд ингээл яг нэг талын хан нэрээс ингээл тэр чигээрээ бүр ингээд коллекцод те тавиуртай ингээл дүүрэн яг гоё ингээд стажинг нөгөөт DVD-нүүд кинонууд те бүгдээр ингээд төрөл төрлөөр нь те бүр ингээд он оноор нь ингээд яатсан. Тэгэл нэг тийм нөгөө тэгээд нэх гоё нэг юм яг суудаг сандалтай. Тэрэн дээр нь бүр технологийн юунд тэр хөгжим сонсоход яг л тэр тэ спот дээр очиод хамгийн гоё дуурдаг. Тэр чинь бас янз бүр байдаг шүү дээ, тэ. Манай рагу чи ингээд сонсоод явааддаг байхгүй. Яг ингээд мангар хүн шиг. Гэхдээ яг тэр чинь тийм байдаг байхгүй. Дуу хоёр спикерийн одоо тэ хооронд яг ирж байгаа тэр цэг нь яг тэрэн дээр нь одоо сандлаа тавьсан. Тэгээд нэг тэгээ айгуу гоё тийм юутай нэг хөнгөн тийм агаарч үлгчтэй нэг тэ. Гэхдээ гэрэл нь шууд тусаагүй нэг тийм нэг гоё зөөлөн гэрэлтэй. Тэг гэрлээ унт ингээд бүдгрүүлээд яаж мааж болдог. Яг уран бүтээлч бидний хувьд бол яг тиймэрхүү юм их хэрэгтэй байдаг юм шиг байна тий. Тэр өрөөндөө яг их чалаа өөрийгөө амар мэдрэх бах тий. Гэхдээ ер нь бол тэгдэг байхгүй. Уран бүтээл хийн гэдэг чинь зүгээр мэдээж амьдралаас суралцсан тий. Маш олон амьдралаас ингээд харж байгаа яаж байгаа юм чинь нийгмийн юм чинь. Гэхдээ хүн маш их төвлөрөх хэрэгтэй байдаг. Яг үнийг хэлэхэд бол зүгээр цагаан ууц сууж байгаа л ингээд хүнтэй ярьж байгаа л уран бүтээл хийдэг гэж хизээж бараг байдаг юм шүү. Бас ингээд нэг хүн өөрийгөө заашгүй нэг орчноос жоохон тусгаарлаж байгаад нэг төвлөрөөд юмчтэй ер нь тодорхой айгүй гэсэн сонсох хэрэгтэй. Тиймэрхүү нөхцөлд мэдээж яг юм студийн маягийн тий өрөөнүүд бол үнэхээр мөрөөдлийн өрөө тий. Тэгэхээр хобби хоёрыг нэгтгэж байгаа зүйл маань хоёрын сонирхол тийм болохоор бас ярилцах зүйл зөндөө байх шиг байна. Гэхдээ нэвтрүүлгийн хугацаа маань ерөнхийдөө бол өндөрлөж байна л да. Нэвтрүүлэгт оролцоод бас тий адилхан оюуны хөдөлмөр эрхэлдэг гэдгийн хувьд бол цагаахаас би бас яг энэ гураас харж байгаад бас нөгөө утгаараа бас давхар мэдэх гээд байна шүү дээ. Цайн дуртай юм уу, вискийн дуртай юм уу, винон дуртай юм уу? Аль одоо цаг үеийг та өөртөө их зарцуулдгийн. Тэгээд та энэ DVD-нээс өөр тий сонгоод бас авноо гэж би бас яаж тий. Энэ болохоор виски одоо тий уугаад их нэг тий блюз маягийн хөгжмүүд байгаа. Миний нөгөө алкоголын нөгөө тоон дуусаад одоо ч нөгөө нэг алкоголгүй тийм амьдралаар амьдарч байгаа учраас цайн л надад. Ялангуяа бид нар цуглараад манай найз нөхд энтер маань цуглараад манай ажил дээр кофе явах хэрэгтэй. Магадгүй би бас дэгийг гоё нэг 50 мавраа хийчихэж байгаа нэг өрнө. Чи хийлтэйгээ ирээд нэг манай нэг жаврыг үргээгээд байна. Тэгээ яг миний тэр нэг номын 50-ын нээлтэнд ороорой. Би тэр их үн цэнтэй 50 хэлж байгаа учраас би гоё бяцхан гоё өрлөгт оюунлыгын хүмүүсийг өрөөд гоё номын 50-ын бүр нээлттэй гэж бодоод байгаа байхгүй. Яг тэрэн дээр. Тэгээ би бас дэгээд энэ нэг хиттэй нэртэй тоглолтоор урьдчилан хэмжээний авалтаа лаан гэдэг. Тэгээ би энэ залууд нөгөө яагаад их юу юм гэхээр энэ манай Бука гэдэг манай хүүхдтэй айгүй адилхан гэж ярьдаг байхгүй. Яг ийм залуу би л дээ харахад үнэн адилхантай байж байгаа. Тэгээд Букаг нэг онгоцонд явж байгаа хүмүүс гайхаад хараад байдаг гэсэн хэвээр. Яг тэр шиг энэ ланланы одоо шинэ альбом. Оо за баярлалаа. Тэгээд өдрөөр шофен юу гэдэг битгон трен өдрөөр концертыг тоглосон ийм альбом юм байна. Тэгээ магадгүй хэдэн сарын дараа ч юм уу хэд хоногийн дараа таны бэлэн болох тэгээ номын тавирын баярлалыг хэлж чад. Илүү сонирхолтой яриаг дэлгэрэнгүй яриаг бас өрнүүлэх болов гэж бодож байна. Тэгээд явандаас нөгөө DVD-ийн тоглолтын бичлэг цуглуулдаг бас өөр хүмүүс зөндөө байгаа ш тэ. Тэр хүмүүстэй нийлээд ч юм уу те тийм бицэн уулзалт хийдэг, хоорондоо бие биенийхээ зүйлийг сайн сонсдог ч юм уу те. Тиймэрхүү бас жижигхэн клубээс үйл ажиллагаас байж болох юм те. Явандаа хоёр толгоолоод ч юм уу хоёр удирдаад тийм байж болох юм. Тэгээд ярилцлагын төгсөлд хоёроос асуухад нөгөө түрүү мөрөөдлийн өрөө гэж ярьж ирсэн шүү дээ. Хоёрын цуглуулганд за энийг те авчвал өстой миний цуглуулга гоё олон ч юм уу те. Хүсч мөрөөдөг ямар цуглуулга байдгийг тоглолтч бичлэг. Би бол одоо хамгийн энгийн ойрын юу бол би өөрөө нэг гадагшаа явахтаа авъя гэж хүлээгээд байгаа. Эсвэл одоо Amazon.com дээр захихаар shipping cost нь жоохон өндөр байгаа байхгүй. Тийм болохоор манайх ч нөгөө тэр сүлжээнд ороод болохоор Монголд руу shipping тэр нь айгүй үнэтэй санагдаад бараг л тэрнийхээ хагас нь бичих гэх нэг явахтаа нэг авъя гэж Beatles-ийн гоё юу байхгүй. Бүх альбомуудын гаргацсан хайрцагтай. Тэгээ Pink Floyd-ийн бас нэг яг тийм юу байхгүй. Бүх альбомууд нь тэгээ дотор Foster Monster явахтаа том хайрцагтай. Би ер нь нэг тийм цуглуулгууд илүү хийх юм гэсэн тийм бодолтой байна. Цуглуулгантаа нэмчихмээр юм хэм бол за өстой мэдээж одоо тэд дэлхий даяар дүүрэн л одоо
уран бүтээлчд гой юмнууд бол зөндөө байгаа юм чинь тий. Тэгэл тэрийг бол яг тэрэгч гэдэг юм уу нэг яг одоо бол бодож байгаа юм алга. Гэхдээ ингээл явж байхлаар дандаа ингээл гой юмнууд шинээр юмнууд гараад ирсэн байдаг. Тиймэрхүү юмнуудыг аваад тэгээд эргээд нөгөө мөрөөдлийн өрөөрөөгөө ороход нөгөө мөрөөдлийн өрөөгөө л хурдан бас гоё бий болох юмсан. Тэгээд үнэхээр миний нэг гоё хобби бас өстэй гоё хобби бол нэг жинхэнэ урлагийн хүмүүс дотроо урлагийн хүмүүс гэж бас байдаг тий. Бүр нэг урлагийн хүмүүс гэж байдаг. Тэр хүмүүстэй сайхан тэдрийг урддаг ч юм уу тий. Нэг гоё нэг юм халуун яриа өрнүүлдэг. Ер нь тэгээ урлагийг бас ингээд шүүж явж хилцдэг тий. Би тэр цаг хугацаанд бол маш их дуртай байхгүй. Тэгэхээр тийм цаг хугацааг өнгөрүүлж болох тийм сайхан өрөөтэй. Тэгээд тэр сайхан цаг хугацаанууд их байгаасаа л гэж би мөрөдөж байна. Мэдээж энэ нэвтрүүлэгч гэсэн айгу буянтай нэвтрүүлэг байгаа байхгүй тий. Бас ингээд манай л урлагийн бас нэг тий том сэтгэлтэй хүмүүсийн хүнтэй одоо цогтой бас ингээд бас л адилхан урлаг яриад ингээд сууж байгаа юм бол манай нэвтрүүлэгт баярлалаа гэж хэлмээр байна. Нөгөө магадгүй яг нөгөө DVD цуглуулагчдын нөгөө клубын ихний нээлт яг энэ нөгөө номын тавирын нээлтэн дээр болж магадгүй та хоёр цуглаад ингээд ярьж байгаа юм чинь тий. Бас тийм ижил сонирхолтой хүмүүс байвал тэгээд хамтаа яриа өрнүүлдэг. Тэгээд явандаа нэг сард нэг удаа ч юм уу тий хэдэн сард нэг удаас тийм уулзалт зохион байгуулдаг болж болох юм. Энэ гэхдээ зүгээр миний бодол та хоёр бол ирээдүйд яхаг би мэдгүй юм. Тэгээд манай нэвтрүүлэгт бас оролцсон хоёртаа маш их баярлалаа. Үзэгчдээ Hobby Club нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт DVD болон тоглолтын бичлэг цуглуулдаг хоббитнууд маань оролцлоо. Баяртай үзэгчдээ.